Монголд 300 мянган боловсон хүчин дутуу шүү дээ. Ажилчид. Одоо наад захын мэрэгжлийн ажилчин байхгүй. 200 мянган хүн гадагшаа явж ажиллаж байгаа гэдэг чинь бас бага тоо биш байхгүй. Тэгэхээр цалин мөнгөний үргэлжлэлийн санаал тэгэл ер нь явах сонирхолтой шүү дээ. Монголд ажил хийгээд ингээ өөрийнхөө хэрэгцээг залгуулад явах айгүй хэцүү. Ирээдүйн төлөө тэгээд сурах хүсэл зориг байдаг шүү дээ. Тэнд боловсролтын арай дээр болохоор залуучуудыг ерөөсөө арай л үнэлэхгүй л байх гэж боддог шүү дээ. Би зөвхөн одоо 60% нь гадагшаа гарна гэж байгаа байхгүй. Хөдөлмөр эрхлэлээр гадаад улс орн руу зөвлөслөгдсөн иргэдийн ихэнх нь буюу 32% нь бол 25-аас 29 насны залуучууд байна. Тэр солонгост авч байгаа цалингаас дутхааргүй ийм цалин орлоготой болчвол бас хүн болгон гэр орноо орхиод, үр хүүхдээ орхиод гадагшаа яваад байхыг бас бодохгүй л дээ. Тэгээ чинь 200 мянган хүн гадагшаа явж ажиллаж байгаа гэдэг чинь бас бага тоо биш байхгүй. Энэ 200 мянган хүнийг аж үйлдвэрийн салбарт оруулаад ирэх юм бол бас нэлээд юм бүтээн шүү. Эх орондоо хөгжиж байгаа статустай энэ улстай өөрийнхөө хувь нэмрийг оруулаад өөрийнхөө очих ирээдүйг бүтээгээд гэдэг юм. Дээрээс нь яг тоогоо зөв тооцоод тэнд байх гэр бүлийн орхиод тэнд амьдрах ч гэдэг юм уу. Энэ нөгөө гар цохрол дунд нь байж байгаа шүү дээ. Энэ болгоно зөв тогтоох юм бол учиргүй гадагшаа явж ажиллаад байх нь одоо бол бас ч нэг тийм давуу тал болцсноогүй л үгүй.